Багш нараа та бүдийн энэ өдрийн амгалан айлтган мэдчилье. За тэгэхээр 2 өдөр зохион байгуулсан сургалт семинарны бас амжилттай сайхан боллоо. Манайхан ядраг үзтээ. За нэг сайхан алга нэг жигнүүч хэлгөө. За сайхан байна. За ингээд Монгол Улсын консерваторийн элбийн цол болох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Ингээд элбийн зөвлөлийн гишүүдийг таавдээ танилцуулъя бас тайснаа хүндэтгэж өрж байна. Элбийн зөвлөлийн дарга Монгол Улсын консерваторийн захирал Монгол Улсын урлагийн явц хөтөлбөртөн профессор Гүрвхүү, за Монгол Улсын консерваторийн дэд захирал шинжлэх ухааны доктор профессор Ариуна, доктор дэд профессор Баяр сайхан, доктор дэд профессор Ариун болд, доктор Чин Зориг, доктор Фулбрайт, за хөгжим судлаач Эйк Бохтарьяа тайснаа хүндэтгэж. Сагад хавны Монгол Улсын консерваторийн захирал Монгол Улсын урлагийн явц хөтөлбөртөн профессор Гүрвхүү таныг үгэлнөөр байна. Орж байна. За эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид та бүхэндээ энэ баяр сайхан өдрийг мэндийг хүргье. Өнгөрсөн жил бол манай сургуулийн түүхэнд сайхан жил болсон та бүхэн мэдж байгаа. Төр энэ сургууль руу харах хандлага, анхаарал халамж чиглүүлсэн ийм жил болсон гэж бид ойлгодог. За нөгөө талаас манай хамт олон бол улс олон улсын хэмжээнд их томоохон амжилтууд гаргасан ийм сайхан жил болсон. Энийг бид одоо нээлтийнхаа хичээлийн шинжилгээний нээлтэн дээр тодорхой ярьсан. Манай сургуулиас ардын цолтон 2 төрлөө. Ардын багш Сэрэнбар Цэгцмэн ардын багш болж, оны босхон дээр хамт олноо баярлуулж, ардын дууны багш Монгол Улсын баяр жүжигчин Төвшин Жаргал багш маань ардын жүжигчин болсон. За сургуулиас гавьяа цолтон урлагийн гавьяа цолтон 2 төрлөө. Гавьяа багш төрлөө. Олон хүн төрийн дээр одон медалаар шагнагдлаа. Монгол Улсын консерватор өөрийн эрдмийн зөвлөлтөй болж 10 гаруй багш нарыгаа профессор, дэд профессор, хүндэт профессороор дээдэлсэн ийм сайхан үйл явцууд энэ хичээлийн жилд тохиолоо. Өнөөдөр ч гэсэн манай хамт олонны амжилт, манай хамт олонны бахархал бас нэгэн хувцасаар баяжж байна. Саяхан Америк нэгдсэн улсад зохион байгуулагдсан өсвөрийн хөгжмөчдийн уралдаанд манай хүндэт профессор Васко багш шавьтайгаа очиж оролцож, шавь уралдааны тэргүүн байрын шагнал хүртээд ирлээ. Бид Васко багштай хэлж байгаа. За Васко багш маань профессор болсноос хойш бидэнд олдохой байсан. Нэг бол Америкт явна, нэг бол телевизээр дотор байна. Тэгэхээр энэ бол нэр хүн олон улсын төвшөнд хүрснийх юм байна. Манай эрдмийн зөвлөл профессороо бол гарцаагүй таньж мэдж өгсөн юм байна. За саяхан Испани улсад болсон төгөлдөр хуурчдын уралдаанд манай ерөнхий мэргэжлийн төгөлдөр хорийн техник эрхлэгч Нэлсүр багш маань зөвлөх ганц таньчмаг багш за ингээд хэд хэдэн багш нар хөгжөлтөөр явсан. Бага насны англи бас л 1-2 дугаар байр. За тэгээд автомобиль хүрэх медалууд хүртээд ирсэн гэсэн сайхан мэдээтэй бид нэр өнөөдрийн баяр хөөргийг болж байна. Таамаглалаа. Тэгэхээр бидэнд гаргаж байгаа амжилтууд их байгаа. Уршигаа замч их бардам байгаа. Жохон бартаа байгаа. Тэрийг бид аваад гаргаж чадна гэж үзэж байгаа. Тийм учраас удахгүй сар шинийн босгон дээр бас эрдмийн зөвлөлийн
гишүүдийн нарийн хатуу шалгуурт орж үнэхээр одоо хийсэн бүтээсэн өөрсдийнх нь одоо төрүүлсэн шавнырын амжилт, өөрсдийнх нь багшлах хугацаанд гаргасан багшийн амжилт нь үнэхээр тороож гарч ирж өнөөдөр хамт олноо хашуурчилж гэж хуучин ярьдаг байсан да. Одоо би баярлуулж, баясгаж, итгэл төрүүлж профессор цол хүртсэн багш нартаа нэг баяр хүргэхийн албанд бас энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг албаасаар нээсний хүндэж байна. Өөрөөр Монгол Улсын ардын жишээ хүндэт профессор Цэрэн Дөржигшээ бас үгээр тусгайлан тайзнаа хүндэт өрж байна. Монгол Улсын консерваторийн эрдэмийн цол болох захирлын тушаалын уншилт танилцуулж өгөх бай. Эрдэмтэн нарийн бичгийн дараа ундраа тайзнаа өрж байна. Монгол Улсын консерваторийн захирлын тушаал 2019 оны 1-р сарын 30-ны өдөр дугаар А10 Улаанбаатар хот эрдмийн цол олгох тухай Монгол Улсын боловсролын тухай хуулийн 2-р зүйлийн 2-ын 1, Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 11-р зүйлийн 4-р зал, 11-р зүйлийн 1-ийн 3 дахь зал, төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16-гийн 5-ын 5 дахь зал, Монгол Улсын консерваторийн эрдмийн зөвлөлийн дүрмийн 2 дахь хэсгийн 2-ын 3-ын 7 дахь зал, Монгол Улсын консерваторийн хүндэт цол олгох тухай журам, Монгол Улсын консерваторийн дэд профессор цол олгох тухай журам, эрдмийн зөвлөлийн 2019 оны 1-р сарын 21-ний өдрийн хурлын 2, 3, 4-р тогтоолыг тус үндэслэн тушаасан. 1. Монгол Улсын боловсрол соёл урлагийн салбарт ороосон хувь нэмрийг үнэлж, нэр бүхий эрдэмтэн багш нарт Монгол Улсын консерваторийн хүндэт профессор цолыг 1-р хасралтаар, дэд профессор цолыг 2-р хасралтаар, профессор цолыг 3-р хасралтаар тус олгосгой. 2. Цолны дипломыг батлагдсан журмын дагуу хэрэглүүлж, хамт олонны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулсгай. 3. Цол хүртсэн багш нарыг алдаршуулах ажлыг зохион байгуулж, хичээлийн анги танхимын хаяжилтанд цолны нэрийг байршуулахыг захиргаа хангамж үйлчлэгээний газрын дарга дэлгэр хурц, факультетийн декан, танхим эрдэгч нарт үүрэг болгосгай. 4. Эрдмийн цол хүртсэн багш нарт журмын дагуу сар бүр цалингийн нэмэлт бодож олгож байхыг ерөнхий нэгтлэн бодлогч бий болормоос зөвшөөрсгай. Захирлын үүрэг гүйцэтгэгч Бүрхүү. Өөрөөр хэлбэл бас бэлдсэн дараагаар хандуулахыг хүсэж байна. Хүндэт профессор Цолоор Алтангэр гавхтай хөтөлд Монгол Улсын баяр жүжигчин хөгжим мужгийн коллежийн дуулаачийн танхимыг анх үүсгэн байгуулцаж дүүрийн болон нийтийн дуулаачдын мэргэжлийн залгамж хойч үеийг бэлтгэн хүмүүжүүлж Монгол Улсын дөөрийн сонгодог урлагийг хөгжүүлж оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын консерваторийн эрдэмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн А10 төвшөөр хүндэт профессор Цолоор Монгол Улсын хаяг өгчөө башкир хөвгөө Монголд хөгжмийн урлагийн мэргэжлийн эдгээр зөвлөлийн үндэсний боловсрол хүчнийг илэрхийлэх уран бүтээний тоглолтуудаа гадаадд дотоод холдуулж Монгол Улсаас урдчлах сургуулийн нэг хөдөлгөөнийг өргөхүүлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын консерваторийн эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн А10 шадар хүндэт профессор Цолоор Монгол Улсын өмнө яцагдсан Моёо болон тэрийн Монгол Улсын консерваторийн сургуулийн микроны классыг бэлчүүр Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх Орын санг баяжуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын консерваторийн эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн А10 шадар хүндэт профессор Цолоор Монгол Улсын багш Довсон Шодроо өгтөө алтан цэцэг мэргэжлийн үндэсний хэлцлийн бэлтгэн олон улсын болон улсын эр хүнд бүхий мэргэжлийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцов. Монголын урлагийн байгууллагуудын мэргэжлийн болсон хүчлээр хандах үйлсэд оруулсан